Сайн байцгаана үзэгчдээ. Монголын шүүгчдийн холбооноос бэлтгэн гаргадаг ярьж буй хууль нэвтрүүлгийн ээлж дугаар инхүү эхэлж байна. За өнөөдрийн дугаар зочноор нийслэлийн захиргааны хэргийн анх шатны шүүхийн шүүгч Халиуна оролцож байна. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дашравдангийн Халиуна Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг 1998 онд бакалавр, 2016 онд магистр зэргээр төгссөн. 1998 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор хуульч мэргэжлэр ажиллаж эхэлсэн. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 98 дугаар зарилгаар Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр Монгол Улсын ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 199-р зарилгаар нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон ажиллаж байна. За хөтлөгчөөр хуульч бүрсэрмэний бий оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүхний ярилцах сэдв болвол улсын бүртгэл, ил тод, үнэн зөв бах зарчмын тухайд болвол ярилцсан гэж ойлгосон. Тэгэхээр улсын бүртгэлийн хуулийг болвол бид нэр 2011 онд улсын хурлаас баталсан тийм үү? Багц хуулийн хүрээнд хэд хэдэн хуулийг баталсан. За үүнтэй холбоотой нэлийн өөрчлөлтүүд нийгэмд бол хийгдсэн баг. Тухайлбал иргэний бүртгэлийн асуудал дээр ихэд иргэн миний бий болвол Монгол улсын нутаг дэвсгэрийг үл харгалзан аль нэг хороон дээр очиод иргэн үнэлгээ сонгох ч юм уу ийм хэрэгцсэн боломж бол бүрцэн гэдэг байдлаар бол яг өөрийнхөө амьдрал дээр бол мэдэрсэн байна. За тэгэхээр бүртгэл маань өөрөө үнэн зөв байх гэдэг нэг ийм зарчмын ойлголт яригдчихэж байгаа тийм үү. Тэгэхээр энэ яг юуг илэрхийлдэг ойлголт вэ? Та энэ талаар нэг дэлгэрэнгүй мэдээлэл нийт үзэгчдэд өгөөч. За бүртгэл гэхэлэр гол нь эхлээд юу бүртгэдэг вэ тийм ээ? Хэн бүртгэх үү гэдгээс хамаарат, зорилгоос нь хамаарат тэгээд энэ улсын бүртгэлийн байгууллагын бүртгэж байгаа бүртгэлийн хувьд энэ бүртгэл үнэн зөв байх гэдэг энэ зарчмыг бол тайлбарлах боломжтой. Нөгөөдөөр өөр бүртгэлүүд бас байна тийм ээ. Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн холбоодыг хэн бүртгэх үү? Үнцаас ийг хэн бүртгэх үү гэдэг юм уу тийм ээ. Биржээр гэдэг юм уу гэдэг юм. Тусдаа байгууллага бүртгэх нь тусдаа хууль эрх зүйн зохицуулалтаа. Харин улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийг эрхэлж байгаа энэ чигүүрийн хүрээнд ямар зорилгоор юу бүртгэж байгаа юм бэ гэдгээс хамаарат гэсэн. Танай саяны жишээ авсан шиг тийм ээ. Та өөрийгөө иргэний үнэлгээ бүртгэж гэсэн. Энэ нь өөрөө иргэнээ бүртгэж байна тийм ээ. Иргэнээ бүртгэж байна. Эд хөрөнгийг бүртгэж байна. Үд хөрөнгө буюу тодорхойлж хэмжээ, байршлын тодорхойлж, үнийн тодорхойлж болох үйл хөдлөх хөрөнгийн хувьд бүртгэж байна. За үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг бүртгэж байна гэсэн. Ийм гурван төрлийг бүртгэж байгаа. Тийм ч учраас улсын бүртгэлийн таны саяны хэлсэн ийм багц хууль байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хууль гэж байгаа. Энэ улсын бүртгэл гэдэг нь яг юу юм? Хэн эрхэлж байгаа гэдгийг нь тодорхойлсон. Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны яг ерөнхий үндсийг зохицуулж өгсөн. Түүнээс гадна иргэний улсын бүртгэлийн хууль, төрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль. Ингээ багц хууль дөрвөлж байгаа тийм ээ. 2017 оноос яг энэ саяны сүүлийн шинжилэлтүүдийг цогц байдлаар хийгдээд явж байгаа. Тэрнээс өмнө бол мэдээж бүртгэлийн хуулиуд бол байсан. За улсын бүртгэл үнэн зөв байх зарчим нь яг яагаад ач холбогдолтой юм гэхлээр бүртгэлийн байгууллага бол зөвхөн байгаа юмыг бүртгэж байгаа. Жишээ нь хүнийг төрөнгуут нь тийм ээ. Хүүхдийг төрүүлж байгаа биш шүү дээ тийм ээ. Эцэг эхийн төрүүлж байгаа. Гэхдээ бид хоёр ингээ юм хүүхд төрүүлчлээ гэдгийг бүртгүүлж байгаа гэсэн. За ингээ иргэнийг төрөнгүүт нь бүртгэж байгаа. Насанд хүрээд иргэний эрх зүйн харилцаанд орох чадвартай болохоор нь иргэний үнэлэх олгож байгаа юм тийм ээ. Насын бүртгэж байгаа тийм ээ. За тэгээд гэрлэлт байна уу, тэр овг нэр байна уу, тэр хүнтэй холбоотой бүхий л детальчилсан мэдээллийг бүртгэж өгч гин гэсэн. Бүртгэж байгаа нь баталгаажуулж байгаа. За энэ ингээд ийм хүн юм аа. Энэ ингээд Дашравдан овгтой Халиуна гэж хүн юм аа. Ийм регистрийн дугаартаа ийм хүмүүн гэдгийг баталгаажуулж гэрчилж байгаа гэсэн үг тийм иргэний бүртгэлийн хуулиар. Эд хөрөнгийн бүртгэлийн хуулиар бол бүртгэлийн байгууллага байшин барилга барихгүй шүү дээ тийм ээ. Гэхдээ энэ хүн өөрийнхөө өмчлөг хөрөнгөөр энэ эд хөрөнгийг барьчихсан. Энийг нь баталгаажуулж бүртгэж өгч байгаа. Буцаага тэрийг үнслээд өөр хин нэгэн этгээд тэр өмчлөг эрхийг шилжүүлж авах гэдэг юм уу, түрээслэх гэдэг юм уу тийм ээ. Хөлслөх гэдэг юм уу. Тэр ийм харилцаанд орохдоо энэ бүртгэлд үнэн зөв гэдгийг эргэлзээгүйгээр нотлохоотойгоор баталгаажуулж өгж байгаа бүртгэл нь энэ өмчлөгч нь энэ хүнтэй энэ худалдаа авах байна уу, түрээс юм байна уу, зээлийн байна уу, харилцаанд орох боломжтой гэдгийг нотолж өгж байгаа гэсэн.
Мөн яг энтэй адилхан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэлийн байгууллага баталгаажуулж өгч байгаа гэсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэл мөн адил. Ийм хуулийн этгээдийг буюу компани байна уу, нөхөрлөл байна уу, тэ юу байна. Түүнийг нь байгуулсан этгээд үүсгэн байгуулагч нь очиод бүртгүүлнэ. Тэгэхээр бүртгэлийн байгууллага ийм хуулийн этгээд байна гэдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гишлэгээ олгодог шүү дээ. Энэ нь ийм хаягтай, ийм үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд та энэнтэй харилцаанд орлоо гэхэд одоо ямар нэгэн байдлаар зээлийн гэрээний харилцаанд орлоо гэхэд баталгаатай энэ одоо улсын бүртгэлтэй нь энэ шүү. Төлөөлөх одоо гэрээ байгуулах эрхтэй этгээд нь энэ шүү гэдгийг тэнд дурдж өгч байгаа. Өөрөөр хэлбэл ингэснээрээ буцаагаад тэр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн хувьд нэмийн энэ харилцаанд зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороход мөн юм гэдгийг нь баталгаажуулж өгч байгаа бүртгэл байхгүй. Тийм учраас энэ нь өөрөө бодиттой, үнэн зөв, нотлохоотой бичиг баримтанд үндэслэн ийм мэдээлэл гэсэн. Энийг нь л бүртгэлийн байгууллага баталгаажуулж өгч байгаа болохоос ш бүртгэлийн байгууллага байшин бариагүй, тийм ээ, компани байгуулаагүй, хүнийг төрүүлээгүй, тийм ээ. Тэгээд одоо компаниг татан болгаагүй, хэн хэдэн хувийн хувьцаа эзэмшиж байхыг нь зааж өгөөгүй. Зөвхөн бүртгэлээрээ баталгаажуулаад нотлогоожуулж бусдыг буюу бусад өөр 3 дахь этгээд өөр этгээдүүд хоорондоо харилцаанд орохдоо бие бинийгээ одоо таних, тодорхойлох хуудас хэмжээнд баталгаажуулж өгч байгаа гэсэн. Тийм маргаангүй хэсэг гэдэг. Тийм маргаан. Тэгэхээр энэ үнэн зөв байх гэдэг зарчим бол өөрөө нотлогоромтой суурилсан байгаа. Захрааны одоо бид бүхний харж байгаа тэр ерөнхий хуулийн 4-р зүйл заасан зарчмуудын одоо яг наривчлал бас тэр хүрээнд мөн байх тийм үү 4-1-5 одоо бодиттой үнэн зөв байх хэвээр нотлогоромтой тулгуурласан тий. За ийм асуудал байгаа. За одоо нийгэмдэр нэг нийтлэг тохиолдог асуудал байна. Ялангуяа энэ өмчлөх эрхийн маргаантай холбоотойгоор хэрвээ иргэд хоорондоо одоо орон сууц худалдаа авах гэрээ байгуулад байр одоо худалдаж авч байгаа тохиолдолд яаж өмчлөгч нь мөн хэсгийг шалгаж мэдэх вэ? За, улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээлэл гэж байна. Open data одоо төрд байгаа мэдээлэлээр тодорхой хэмжээнд хүний одоо эмзэг мэдээлэл, хувийн нууц, байгууллага, төр байгууллагын нууцд хамаарахгүй хэсгүүдийг нь иргэд хоорондоо харилцаанд орохдоо хин нэндээ итгэл үнэмшилтэй ямарваа нэг байдлаар одоо хууль бус байдлаар хохирохгүй тулд гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ эдийн нийгмийн засгийн харилцааг дэмжихийн тулд төрд байгаа мэдээллийг нээлттэй тавьдаг гэсэн. За тэр мэдээллээс харж болно. Тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа эсхийг улсын бүртгэлтэй эсхийг өмчлөгч нь хэн болохыг гэдэг юм уу, тийм ээ. Байршлах хаягийг харж болно. Нөгөөдөөгөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн тодорхой нарийн мэдээллийг бол нотариатын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд өөрөөр хэлбэл гэрчлэх тэр чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн мэдээллийн дундын мэдээлэлээс хангаас мэдээлэл авах хэрэгтэй болсон гэсэн. Тэр утгаараа нотариат дээр очиход өмчлөгч нь тэр юм байна. Барьцаанд бүртгэлгүй юм байна. Эсвэл бүртгэлтэй юм байна, тийм ээ. Хамтран өмчлөгчтэй юм байна. Үгүй юм байна гэдэг юм. Тэр бүх мэдээлэл гаргаж өгнө гэсэн. Тэгэхээр одоо таны зөвлөж байгаа зүйл бол тэр төрийн одоо нотлох зарим жиг үүргийг хэрэгжүүлээд байгаа нотариатын байгууллага шүү дээ, тийм үү? Нотариат дээр очиод тухайн гэрээгээ баталгаажуулах нь илүү эрхцэн үр дагаврын хувьд хамгаалттай, урьдчилан сэргийлэх боломжтой гэж зөвлөх үү? Мэдээж тийм. Энэ угаасаа үл хөдлөх хөрөнгө буюу одоо хөдлөх хөрөнгийн хувьд бол бид нар ном гэдэг юм уу, цэцэг гэдэг юм уу, энэ бол юу биш одоо нөгөө одоо тодорхойлж болох зүйл биш шүү дээ, тийм ээ. Яг тодорхойлж болох үс одоо тогтвортой үнэлгээний хувьд, хаяг байршлын хувьд буюу газраас салгамжт зориултын дагуу ашиглах боломжгүй болчих үл хөдлөх хөрөнгийн хувьд өмчлөх эрхийг шилжүүлэх гэж байгаа бол өмчлөлтөө шилжүүлэх гэж байгаа бол захиран зарцуулах эрхийг олж авах гэж байгаа бол энэ улсын бүртгэл бүртгэгдснээр одоо хүчин төгөлдөр болдог. Түүнээс биш хоёр этгээд хоорондоо гэрээ байгуулаач юм амар тохироод өмчлөх эрх шилждэг гэсэн ойлголт биш. Тийм ч учраас улсын бүртгэл дээр тэр өөрөө бүртгэл хийгдчихэж, өмчлөгчөөр бүртгэгдчихэж, өмчлөгчийн гэрчлэгээ олгогдчихэж, өмчлөгч болж байгаа учраас энэ одоо харилцаанд буюу өмчлөх эрх шилжиж байгаа энэ харилцаанд нотариатын байгууллага тэр хүсэл зоригийг нь одоо гэрчилж тодорхойлж өгч байгаа гэсэн. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгууллаа. Тэрнийг нотариат гэрчлээд тэгээд улсын бүртгэл бүртгэгдсэний дараагаар тэр өмчлөх эрх эцсийн байдлаар шилжиж байгаа гэсэн. Тэгэхээр иргэдийн зүгээс бол хамгийн эхлээд ойлгох ёстой зүйл бол нотариат дээр очиж тухайн гэрээгээ юм уу хилцлээ байгуулах нь бол хамгийн үр дагаврын хувьд бол хамгаалттай асуудал гэдгийг бол хэлхийн зөв юм байна. Тэр тэгэх ёстой гэсэн үг. Тийм байна. Үл хөдлөлийн үед ялангуяа. Одоо бас амьдрал дээр нэг юм нийтлэг тохиолдог асуудал бол орон сууцын баригдаж буй барилгатай холбоотой асуудлууд үүсдэг л дээ. Тухайн одоо барилгын компани хин нэгэн ажилтан ч юм уу эсвэл тэр нь мэдэгдэхгүй иргэнтэй ингээд гэрээ байгуулцдаг.
Энэ одоо хуулиар зөвшөөрөгдөх юм уу? Барилгын компаниг юу хэн төлөөлөх хэрэгтэй юм бэ? Орон сууц худалдаа авах гэрэн дээр. Энэ айгүй заашгүй чухал тийм ээ. Яагаад тэгэхээр түрүү хэлсэн хуулийн этгээд гэдгийг улсын бүртгэлийн байгуулаагүй. Гэхдээ ийм хуулийн этгээд байгаа юм байна. Одоо юу гэдэг ямар construction гэдэг ийм нэртэй хуулийн этгээд байна. Ийм регистрийн дугаартай гүйцэтгэх удирдлага буюу одоо компаниуд чинь нэг захирлаа янз бүрээр нэрлэдэг тийм ерхий захирал, гүйцэтгэх захирал, юу гэдэг нь тэргүүн дарга юу ч гэдэг ямар нэгэн байдлаар толгойлж байгаа этгээд нь хин юм бэ гэдгийг хэлбэрээс нь үл хамааран цор ганц нэг нөхөр толгоолноо доо тийм ээ төлөөлнөө дөө тийм ээ тэр төлөөлж байгаа хүнийг нь улсын бүртгэл бүртгэгдсэнээр тодорхойлно гэсэн. Улсын бүртгэл хэн бүртгэгдсэн бэ? Тэр хүн одоо тэр компани одоо төлөөлөх эрхтэй этгээд муу юм байна. Итгэмжлэлгүйгээр. Харин тэр хүнээс хуулиар заасан одоо шалгуурыг нь хангасан итгэмжлэл олгосноор магадгүй менежер нь байна уу, борлуулагч нь байна уу, одоо юу вэ? Дэд захирал нь байна уу тийм ээ. Тэр гэрээг тэр компаниг төлөөлж хийх эрх олгогдно гэсэн. Тэгэхээр итгэмжлийн үндсэн дээр хийгдэж байгаа тохиолдолд энийг нь шалгана гэсэн. Тухайн одоо тантай гэрээ байгуулах гэж байгаа этгээд тухайн компаниг төлөөлөөд тантай гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн эсхийг тодорхойлохын тулд эхлээд түнд олгогдсон итгэмжлэл олгосон этгээд нь өөрөө улсын бүртгэлийн байгууллага дээр бүртгэл дээр open data дээр энэ компаниг итгэмжлэгүүр төлөөлөх эрхтэй этгээд нь энэ юм байна гэсэн. Түүнээс олгосон итгэмжлэлээр гэрээ байгуулах эрхтэй эрх болж авч байгаа гэсэн. Тэгэхээр иргэдийн зүгээс за одоо төдийлөн компаниуд бол одоо компани дүрм ч юм уу манай байгууллагыг төлөөлөх хэрэгтэй гэдэг юм холбогдох зарим нотлох баримтуудыг гаргаж өгөхгүй шүү дээ. Шалгах боломж бол тэгтэй байгаа тийм үү? Тухайн компанийг төлөөлөх эрх нь бол одоо нөгөө нээлттэй мэдээллийн сан буюу таны хэлээд байгаа open data ч юм уу те. Тодорхой одоо тэр компани регистр юм уу нэрийг хийхээр төлөөлөх хэрэгтэй этгээдүүдийн нэр гараад ирнэ шүү дээ. За ийм байдлаар бол шалгах бүрэн боломжтой байна гэдгийг бол иргэд бас мэдээд авах нь зөв юм байна. За бас сүүлийн үед нэг нийтлэг тохиолдож байгаа асуудлууд байгаа. Одоо бүртгэл энэ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариуцлагатай холбоотойгоорсон яригдж байгаа нэг асуудал дээр овгийн асуудал, нэрийн асуудал. Эсвэл эцэг эхийн одоо овгийн асуудал тийм үү ургийн овгоос гадна. Энэ тохиолдол дээр одоо жишээлбэл миний санаж байгаагаар Монгол Улсын иргэд бол нэг удаа нэрээ өөрчлөх эрх зүйн боломж байдаг. Нөгөө талаас ургийн овгийн асуудал үнэхээр хүндрэлтэй байна гэдгийг яриад шүү дээ парламент дээр. 30 гаруй хувь нь одоо боржгон гэдэг нэг овгтой. Боржгон дотроо боржигон гэдэг ч юм уу янз бүрээр бичдэг ийм байдлыг хаалъя гэдэг. Тэгэхээр иргэдэд хэрвээ та ургийн овгоо юм уу? Эсвэл нэрээ юм уу? Эсвэл одоо эцэг эхийн овг нэрээ ч юм уу солих тохиолдолд хуулиар олгогдсон боломж юу байх вэ? За ургийн овгийг солих боломж бас байгаа. Мэдээж анх бүртгүүлэхдээ бид нар яг 100% үнэн зөв мэдээлэл байсан үгүй бас эргэлзээтэй тийм. Ягаад гэвэл бид нар ургийн бичиг хөтлөөгүйгээр хичнээн хугацаа өнгөрсөн. Тэгээд ургийн бичиг хөтлөж хөвшөөгүй байхдаа ургийн овгтой болоод тгийг бүртгэгдээд эхэлсэн. Тэгэл одоо өстой жинхэнэ өөрсдийнхөө хавьд эцэн хамгийн дээдлийнхээ мэдж байгаа хүнийхээ ч гэдэг юм уу тийм ээ багцаагаад нутаг усаач гэдэг юм уу нэг овголцгоосон. Гэхдээ тэр нь 100% зөв биш байх. Энийхэн зорилготой өөрөө нийцэхгүй байгаа тийм шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар ураг удам овгоо мэдчихээж төрөл садны одоо юуг нь өөртөө тэр мэдээлэлээ хадгалах гэдэг юм гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ зөв биш байгаа тохиолдолд зөв гэдгийг нотолсон баримт байгаа тохиолдолд тэрийг өөрчлөх бас боломжтой. За ургийн овгийн тухайд бол юм байна. Овгийн тухайд эцгээрээ эхээрээ төрсөн эцэг эхээрээ тийм ээ овглох. За мөн нөгөөтөөр үрчилж авсан эцэг эхээрээ овглох гэдэг юм овг солихос боломжууд байгаа. Гэхдээ мэдээж яг энэ бас л яг энэ шалтгаан үндэслэлний үеийн тэрийгэ зөвтгөж ээж гэсэн үг тийм ээ. Түүнээс биш хаа хамаагүй өндөр овгуулахгүй шүү дээ. Буруу овгуулсан байж байгаа тэрийгэ төрсөн эцэг хэрэг зөвтгөж болно. Эсвэл эцгээрээ овгуулсан байж байгаа эхээрээ овгуулсан байж байгаа эцгээрээ овгуулж болно тийм ээ. Энэ тохиолдолд бол өөрчлөлт мөн үрчилсэн тохиолдолд үрчилж авсан эцэг хэрэг овгуулах тохиолдол бас байж болно. Түүнээс биш шууд өвөөгөр овгуулах ч гэдэг юм уу тийм бас боломж байхгүй гэсэн шүү дээ. Гинт өөрт хамааралгүй хүнээр овгуулах бас боломж байхгүй шүү дээ. Дураараа би энэнгээр овгуулъя би энэний хүүхэд болъё гэх байдлаар шийдвэрлэхгүй шүү дээ тийм ээ. Буруу овгуулсан байж байгаа тэнийгээ зөвтгөх эсвэл төрсөн эцэг юм уу ихээ аль нэг овгоо солих ийм тохиолдол байж болно. Нэрийг бас сольж болдог. Гэхдээ нэг удаа гэж нэг удаа хугацаа зааж өгсөн. Тохиолдлын зааж өгсөн байна. Одоо Монгол Улсын ерөнхий сайд хүртэл сольж ирсэн шүү дээ тий. Одоо алтан уяг сайд чинь алтан туяач хөлөө нэртэй үйж ягаад бас сольж ирсэн. Гэх мэтэр одоо олонний танил маш олон улсууд сольсон. Одоо жишээлбэл улсын хурлын гишүүн дээр нөгөө наран туяа наараа гэдгээр явж байгаа. За яг хөө гишүүн байсан гишүү зам Батбаяр гэдэг бол өөрх нь яг
оноос нэртэй адил улсын бүртгэл бүртгүүлсэн нэр нь одоо маш олон Батбаяраас бас ялгагдах үднээс гэх мэтийн бас боломжууд байгаа тийм ээ. Боломжууд байгаа. Гэхдээ нэг удаагаас гадна магадгүй гэмт хэрэг зөрчил үйлчээд хариуцлагаас зайлсхийхин тулд нэрээ солих төр боломжийг хязгаарлах агуулгаараа с ิจ гтэн яллагдаг шүүгдэгч яг одоо тийм статустай болцсон хөрвөө шүү дээ. Тэр тохиолдолд бол солихгүй. Өөрөөр хэлбэл нэрээ солих гэж байгаа тохиолдолд хуулийн хяналтын байгууллагаас би ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага, зөрчлийн хариуцлага хүлээхээр одоо ямар нэгэн тийм ажиллагаа шалгагдж байгаа юмд бол одоогоор шалгагдж байгаа ажиллагаа байхгүй шүү. Би одоо ямар нэр сольж байгаа маань үнэнтэй хамааралгүй шүү гэдгийг нотолжээж очиж солино гэсэн. Мэдээж яг нөгөө дуудах нэрийг эцэг их дуурсах нэрийг өөрөө олж аав нар түмэн олгоно гэдэг юм уу. Тэрнгээрээ нэрийг өөрийнхөө одоо салбартаа гаргасан гавь зүтгэлээрээ өөрчилж нэрийг солих шаардлага байдаг л бах. Бас нөгөө магадгүй нэг лам хараас нэр нь хүндэтлээгээ солих тохиолдол гардаг тийм ээ. Тэгэхээр ийм тохиолдлыг бол үгүйсэхгүй амьдрал баяа юм чинь. Гэхдээ нэг удаа солих нь байна. Ямарваа нэг хариуцлагаас зайлсхийхин тулд нэр солих төр боломжийг хязгаарлаж байгаа гэсэн үг. Ямар тохиолдолд одоо улсын бүртгэлийн даваад шүүхийн маргаан болж байна. Энэ овог нэр солихтой холбоотой ч юм уу. Эсвэл нөгөө хуулийн этгээдийн нэр өөрчлөлттэй холбоотой маргааны асуудал дээр ерөнхийдөө нийтлэг ямар одоо эрх зүйн маргаан дээр үндэслэж маргаж байна вэ талууд? Анаа дээр нөгөө зохицуулалт нь гэр бүл одоо салаад өөр хүнтэй дахин хоёр дахь амьдралаа зохиолоо гэхэд хүүхдийн хинээр агуулах уу гэдэг асуудал гарч ирдэг тийм. Энэ болохоор үрчлэлтээр шийдвэрлэгдээд явцдаг. Яг шууд солино гэхээс илүү тийм. Яг шууд солино гэдэг нь алдаатай бүртгэгдсэн байж байгаа зөвтгөх тухай асуудал яригдсан. Эсвэл эцэг үү, их үү аль нэгээр нь сольж бүртгэх тухай яригдчихсан тийм үү. Гэтэл өөр дахиад өөр хүнтэй гэрлснийхэн гэрлээд одоо бүртгүүлэх гэж байгаа бол тэр үрчлэлтийн харилцаа үүсчээж тэрэн дээр солих асуудал гарч ирдэг. Мөн ялангуяа казак ард түмний хувьд гэр бүлийнхээ ууган хүүхдийг одоо өвөө эмээ одоо өвчилж авдаг зүйл өөрөөрөө овголдог гэсэн юм асуудал яригадаад байдаг чинь зан заншлын юм шиг байна тийм. Тэр энтэй холбоотойгоор өвөөгөөрөө овголгоч гэдэг юм тийм зохицол юм одоо маргаан асуудлууд бас гардаг тохиолдол бас гарч ирсэн тийм. Хуулийн этгээдийн хувьд нэрийн маргаан ялангуяа групп компаниуд байгаад байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ нэг тийм үндсэн одоо оноос нэрээ авч үлдэх гэтэл компани үйл ажиллагаа явуулж одоо замдаа үүсгэн байгуулагчдын хувьд ашиг сонирхол зөрчилтэй болоод магадгүй эдийн засгийн харилцаанд ороод тусдаа өөр компаниуд салаад байгуулагдтал яг үндсэн тэр суур нэр нь одоо ингээд дотроо ингээд олон охин компаниудтай болоо явдаг шүү дээ. Суур нэрээ хин нь авч үлдэх үү гэдэг дээр маргаан гарч ирсэн тохиолдол байгаа гэсэн тийм. Шүүгээр шийдвэрлэгдсэн одоо яг. Тий санаж байгаа бол бод гэдэг нэрийг тийм. Тэгээ тийм тохиолдлууд бас гарч ирсэн. Маргааны асуудлууд ямар ч сан байх боломжтой. Тэгээд шүүгээр шийдвэрлэгдсэн тохиолдлууд бас нэлээдгүй байдаг тийм ээ. За хоёул улсын бүртгэлийн одоо энэ зохиц шинжилтэй холбоотой асуудал ярьж байгаагийн хүрээнд дараагийн сэдвлөө одоо бас орхоосоо урдаад ямар төрлийн мэдээлэл төрд одоо байд юм бэ? Тэр мэдээллийн тодорхой зарим хэсэг нь нээлттэй байгаа бох тийм үү? Зарим нь бас нийтийн мэдээллийн тухай хуулиар ч юм уу хязгаарлалтай хаалттай гэдэг тохиолдлууд байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр төрд өөрт ямар байгаа мэдээлэл иргэд танилцах боломжоор хангадаг тэр нь нээлттэй байх одоо боломж зарчмууд байна вэ? Энэ дээр та бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За, хуулийн этгээдийн хувьд бол хаягийн нэрийг нь тийм ээ гүйцэтгэх удирдлага нь хэн юм бэ гэдэг мэдээллүүд бол нээлттэй. Тэгэхээр тэрийг бол open data-гаас ороод хинч харчиж болно тийм ээ. Харин дотгошоо дахиад бүр нарийн мэдээллүүд зайлшгүй шаардлагатай бол түүний нөхцөлд гаргаад авах боломжтой гэсэн. Эд хөрөнгийн хувьд тухайн өмчлөгчийн мэдээлэл гэдэг юм уу зарим тодорхой мэдээллүүд бол одоо хаалттай байж болно. Гэхдээ түрүүн хэлсэн хэрвээ тухайн одоо өмчлөх хэргийг шилжүүлж авч байгаа түрээсийн ч гэдэм үү хүслэх юм харилцаанд орох байгаа тохиолдолд магадгүй янз бүрийн барьцаа битүүмжлэл байхыг үүсэхгүй учраас тэр хүрээндээ натратын байгууллагаар дамжуулаад тэр мэдээллийг ороод авчих боломжтой. Ер нь хүний эмзэг мэдээлэл л шүү дээ тийм ээ. Одоо давхцахгүй өгдөл биеийн давхцахгүй өгдөл гэдэг. Та тэрийг өгж ойлгож байна. Биеийн давхцахгүй өгдөл. Давхцахгүй өгдөл гэдэг нөгөө юм биометрик буюу байгалийн одоо mature одоо амьтны хувьд бидний одоо ингээд зөвхөн хүн болж төрсэн байдаг л юм хүлээж авсан одоо өгдлүүд тий хурууны нүдний солонгон бүрхөвч ч юм уу дуу хоолой ч юм уу тий маш олон энийг бол
нууц гэсэн үг тийм ээ. Хүний эмзэг мэдээлэл. Дээрээс нь мэдээж нөгөө иргэний бүртгэлийн дугаар, регистрийн дугаар гэдэг тийм ээ. Тэгээд хаяг хаяг гэр бүлийн байдал гэдэг юм уу тийм ээ. Гэр бүлийн байдал энэ бүх мэдээллүүд бол нууц. Яагаад гэвэл хүний хувийн халдшгүй байдлыг хадгалж байгаа гэсэн үг. Түр өөрөө өөрт байгаа мэдээлэлээ энийг задруулах байдлаар хүний одоо халдшгүй байдалд бол бусдыг халдах тийм боломжийг олох ёсгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг хөө шинжлэлийн үр нөлөө гарч ийн л та. Хууч одоо ковид сайхан шүү дээ. Цар тахлын үед тодорхой хэмжээнд зорчих хэрхийг хязгаарлаж байхад төрийн байгууллагууд иргэдийн регистрийн дугааруудыг цуглуулсан тийм үү. За бүр ингээд систем тулгуурсан одоо ингээд байршлын мэдээлүүд байсан хаанаа зорчиж байна гэдэг. Тэрний одоо хамгаалалт бол жишээ нь багаагүй шүү дээ. Хууль эрх зүйн орчин хангалттай биш байсан. Тэгэхээр ямар ч тохиолдолд одоо таны регистрийн дугаарыг хувь хүнээс асууж байгаа тохиолдолд иргэн та өгөхгүй байх боломж байх гэдэг шүү дээ. Яг тэгэхээр та өөрөө нууц хадгална тийм үү? Таны хувийн нууц учраас. За бүртгэлтэй холбоотойгоор бас нэг нийтлэг нэг ийм иргэдийн нэг ийм ойлголт байд юм аа. Тухайлбал одоо ингээ хамтран амьдарч байгаа ч юм уу, эргэж байгаа хараахан гэр бүл болоогүй. Энэ тохиолдолд иргэд хүүхдтэй болохоор одоо гэрэлсэн байх шаардлагатай гэж ойлгоод улсын бүртгэлийн байгууллага бүртгүүлждэг. Энэ дээр та одоо юу гэж анхааруулж хэлэх вэ? Заавал бүртгүүлэх зайлшгүй шаардлага байна уу? Эсвэл зүгээр хамтран амьдарч гэрэлтийн гэрчлэгээгүй иргэдийн дундаас аавынх нь нэрээр ч юм уу овоглох хэрэгцээ боломж бол байгаа шүү дээ. Байгаа. Ягаад гэвэл гэрлэлт гэдэг сайн дурын үндсэн дээр. Тэр чинь бүх насаа ингээд хамт өнгөрөх гэж шүү дээ тийм ээ. Түүний төлөө бусдын өмнө хариуцлагач хүлээх юм тохиолдол гарч болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр тохиолдолд зөвхөн нэг хүүхдээ бүртгүүлэхийн тулд овоглохын тулд тэр гэрлэх шийдвэр гаргана гэдэг бол үнэхээр одоо тийм байх ёстой биш. Түр мэдээж тийм шахалт өгөх ёсгүй шүү дээ. Тийм учраас сайн дурын үндсэн дээр гэрлэж байгаа тохиолдолд энэ хүүхдээ эцгээр нь төрсөн эцгээр нь овоглох бол ердийн байх л харилцаа. Заавал гэрлсэн байхаа шаардахгүй. Харин хамтран амьдарч байгаа. Тэгээд эцэг нь муу юм гэдгийг одоо тэр чин сайн дурын л үндсэн дээр шүү дээ тэгвч. Хэрвээ эцэг нь мөн гэдгийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд мэдээж эцэг тогтоох уу гэдээ тустай харилцаа үүсчин. Төрсөн бүх хүүхдийг хамгаалах тустай учраас эцгээрээ ихээр овоглох тэр эрх нь байх тустай гэсэн. Заавал одоо гэрэлсэн байхыг шаардахгүй. Хамтран амьдарч ээж болно, өргөж нөхөрлж явахтаа байж болно тийм ээ. Тийм гэсэн зөвшөөрж байгаа тохиолдолд маргаангүй байгаа тохиолдолд. Хэрвээ маргаан байх юм бол нөгөө эцэг тогтоолох асуудал бас яваад тустай хэрэгцээ маргаан юм тийм. За бид бүхний бас нөгөө мэддэг хэрнээ төдийлөн мэддэггүй газрын өмчлөлттэй холбоотой асуудал байгаад 20 хэдэн жилийн хугацаанд шилжилт хийлээ. Яг статистик аваад үзэхээр хангалттай хэмжээнд мус иргэд өнөөдрийн хүртэлх хугацаанд газраа өөрийн өмчлөлөөр аваагүй байдаг. Энийг бол хуулиар нэгээд өгсөн шүү дээ, тийм ээ. Энэ тохиолдолд эрх зүйн хувьд иргэд ямар боломж авах вэ? Эсвэл тухайн одоо би Улаанбаатарын харайт иргэн байлаа гэхэд орон нутагт ч юм уу өөрийн хүсэж байгаа газраа өмчлөхөөр хүсэлт гаргах боломж байна уу? Энэ дээр нь засаг дарга бас төрийн захиргааны байгууллагуудын оролцоо хэрэг байдаг бай. Монгол Улсын иргэн газар өмчлөх тухай 2002 онд бас хэрэгжсэн. Тэгээд тухайн үйлчлэх хугацааг нь тодорхой хугацаанд сунгаал яваадсан тий тэдний хугацаанд хүртэл жилээр сунгаал яваад байсан. Одоо хүртэл үржилж байгаа л гэсэн хүчин үйлдвэр байгаа гэсэн. Хэрэгжилтийн хувьд хангалтгүй байгаа шалтгаан нь мэдээж тухайн иргэдийнхээ хувьд өмчлөөд буюу тийм өмчлөх хэрэгээ хэрэгжүүлэхэд одоо юу гэдэг байршлын хувьд нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд жоохон тийм таатай биш байгаа тохиолдолд мэдээж тэрийг өөрт одоо юу гэдэг амьдран сууж удаан амьдран суусан ч гэдэм үү цаашдаа амьдран сууж байгаа гэдэг нь тэр газар байршилтанд таарахгүй байгаа тохиолдолд мэдээж одоо төрийн өмчлүүлэх гэж байгаа газар иргэдийн өмчилж авах гэж байгаа газрын хүсэл зоригийн хувьд жоохон зөрүү гарсан шалтгаалаад мэдээж энэ дээр бүх Монгол Улсын иргэд одоо газраа бүтэн өмчилж авах энэ хэмжээний статистик одоо хүрхгүй байгаа гэж магадгүй л энэ. Гэхдээ хаана оршин суугаас үл хамааран Монгол Улсын иргэн өөрийнхөө нэг оршин суугаа газраа амьдран суух газраа чөлөөтэй сонгох тэр суурь эрхийг нь хангах үүднээс Монгол Улаанбаатар хотын иргэн үү эсвэл магадгүй Өмнө Говь аймгийн иргэн үү тэрнээс үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэр газар өмчлөх эзэмших энэ эрхтэй. Гэхдээ тэр шийдвэрийг гаргаж байгаа одоо засаг дарга нь бол мэдээж өөрийнхөө одоо харьяаны нутаг дэвсгэрийн хүрээнд тэр шийдвэрийг гаргана шүү дээ тийм ээ. Газрын хэмжээний хувьд энэ өөр байгаад байгаа гэсэн. Улаанбаатар хотод 0.7 буюу 700 м2-д хүртэл хэмжээний газрыг өмчилж байгаа бол орон нутагт суманд одоо жишээ нь очиход 5000 м2 буюу 0.5 м газар гэсэн үг тийм ээ. Өмчлөх юм ирэх байгаа гэсэн үг.
газар өмчлүүлж байгаа шийдвэрийг засаг дарга гаргаад энэ дээр нэг бас иргэдтэй одоо энэ чинь иргэдтэй эрх зүйн мэдлэг олгож байгаа нэвтрүүлэг зорилготой нэвтрүүлэг учраас хэлэхэд өмчлсөн тэр шийдвэрээ газар өмчлсөн тэр шийдвэрийг улсын бүртгэл дээр очиж бүртгүүлжээж өмчлөх эрх нь үүсэж байгаа гэдгийг иргэд бас төдийлөн ойлгоогүйгээс гэдэг юм уу те мдэггүйгээс шалтгаалаад өмчлөх эрхээ хэрэгжүүлэхгүй баталгаажуулж авахгүй байх тохиолдол байгаа гэдэг. Захирамж орчаад орчдөг тийм үү? Захирамжаа зөвхөн өмчлөөлж байгаа. Харин улсын бүртгэл дээр очиж жагаад тэр үйл хөдлөх хөрөнгөийнхөө өмчлөгч гэдгийг бүртгүүлэх ёстой гэсэн. Тэгжээж тэр өмчлөх эрх нь одоо өөрт нь үүсэж байгаа гэсэн. Тэгээ илүү нөгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах, газраа худалдан борлуулах, одоо нийтлэг тохиолдол Улаанбаатар хот төр нөгөө Улаанбаатар орон сууцны корпорацтай нийлээд дахин төлөвлөлтөд орсон газар дээр газраа барилга болгоод шүү дээ тийм. Ийм эрх зүй харилцаа бас үүсээд байгаа. Тэгэхээр өмчлөх гэдэг бол өөрөө яалтчгүй давуу талтай. Таны өмч болж байгаа захиран зарцуулах болж байна тийм ээ. Захиран зарцуулна, барьцаан тавьж болно байна. Гэх мэт юм байгаа даа. За нийтлэг бас нэг тохиолдол нь хамтран өмчлөгчийн асуудал байгаа гэдэг тийм үү. Ингээд чагсаасан мэдээ шүү дээ гэрчлэгэн дээр. Орон сууц дээр хүртэл байдаг, газар дээр байдаг. Энэ тохиолдолд иргэд одоо хамтран өмчлөгчөөсөө асуулж иж нэг удаад дараагийн одоо өмчлийн газар үн төлбөргүй авч гэнэ үү эсвэл эрх зүйн хувьд аль алийг зөвшөөрөөд байна уу? Монгол улсын иргэн нэг удаа үн төлбөргүйгээр өмчилж байгаа гэсэн үг. Тэрнээс хойш дараа нь худалдаж авч болно шүү дээ, тийм ээ. Одоо мөнгө төлөөд худалдаж байгаа газрыг өмчлөх хэрэгтэй шилжүүлж авч болно. Энэ бол хамаагүй. Нэг удаа үн төлбөргүй өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ эхлээд гэр бүлийн хэрэгцээний зорилтоор гэдэг эхний хэсэг ээлжинд бол хөвчлэн одоо гэрээ эзэн газар өмчлөгчөөр тэгээ хамтран өмчлөгчөөр эхнэр хүүхдүүд нь гэр бүлийнхэн гишүүд бүгдээрээ байгаа гэсэн. Тэгээ гэр бүлийн гишүүд нэгэнт тэнд хамтран өмчлөгчөөр өмчлөсөн тохиолдолд дангаараа өөрөө дахиад бие даагаад газар өмчлөх эрх хэрэгжүүлэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Тийм учраас улсын бүртгэл дээр тэрийг хасалт хийлгээд газар өмчлөх эрх олгосон засаг дарга дээр очиж тэр шийдвэр өвчнгөө олгуулж хасалт хийлгээд тэгээд өөрийнхөө газар өмчлөх үн төлбөргүй нэг удаа өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхээ нийлгэж болно. Тэрийг хэрэгжүүлж болно гэсэн үг. Тэгэхээр төрийн байгууллагын одоо албан тушаалтны ч юм уу буруутай үйл ажиллагааны улмаас хохирол нөхөн төлбөр гарлаа гэж бодъё иргэнд. Энэ тохиолдолд хэн хаанаас эрхээ хариуцах юм бэ? Тухайн хохирлыг яаж марагдуулах вэ? Төрийн байгууллагын албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг бол төр эхлээд иргэндээ магадгүй одоо хариуцч хүлээл гэж хохирлыг барагдуулна гэсэн үг тийм ээ. Тийм зохицуулт бол иргэний хуулиар байгаа гэсэн. Харин буцаагаад буруутай албан тушаалтнаас төр өөрийнхөө гаргасан тэр одоо зардлаа гаргуулах асуудал нь мөн зохицуулттай байгаа гэсэн. Эхний ээлжинд иргэн өөрөө тухайн харилцаанд орохдоо өөрөлдвөл улсын бүртгэлийн одоо магадгүй үйл хөдлөх хөрөнгө худалдах харилцаанд орохдоо тийм ээ. Улсын бүртгэл үнэн зөв байна гэдэг тэр одоо зарчмын хүрээнд бүртгэлд итгэж орж байгаа шүү дээ тийм ээ. Өмчлөгч нь энэ юм байна. Барьцаанд бүртгэлгүй юм байна гэдэг юм уу, энэ бүртгэл үнэн зөв гэж мэдж ойлгож тэрэнд найдаж баталгаажиж орж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас яг тэр тохиолдолд бүртгэлийн байгууллага өөрөө магадгүй бүртгэл нь буруу алдаатай байснаас үүдэлтэйгээр тухайн иргэн хохирчж байгаа тохиолдолд бол мэдээж эхлээд бол төрийн байгууллагын зүгээс бүртгэлийн байгууллагын зүгээс гэсэн үг иргэний хохирлыг барагдуулна. Түүний дараагаар бүртгэлийг одоо хийсэн бүртгэгчийн магадгүй алдаатай байгаа тохиолдолд хариуцах зохицуулт бол байна. Нөгөөтэйгөр бүртгүүлж байгаа этгээд өөрөө мэдүүлгийнхээ нотлох баримтынхаа үнэн зөвийг хариуцах ёстой. Түүнээс учирж байгаа гарч байгаа хохирлыг хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл мэдсээр байж тухайн одоо буруу ташаа баримт мэдээллээр нотлох баримтаар бүртгэл хийлгэсэн тохиолдолд тэр мэдүүлэг гаргасан этгээд өөрийг бас хариуцах ёстой. Ийм зохицуулт байна. Тэгэхээр тухайн үед л яг тухайн кейс дээр хин нь буруутай байсан. Маргааны услаас шалтгаалаад өөр байна тийм ээ. Энэ нэвтрүүлгийн маань ээлж нэгэн дугаарыг нүрээд одоо өндөрлөж байна. За өнөөдрийн зочноор бол нийслэлийн захиргааны нэрийн анх шатны шүүхийн шүүгч Халиуна оролцлоо. За бид бүхний ярилцсан сэдвийг бас эргээд нэг дүгнэх юм бол ерөөсөө улсын бүртгэлийн байгууллага дээр явдаг энэ харилцаа бол төрийг одоо тодорхойлж хийгддэг. Тэгээд иргэнд эрх зүйн хувьд маш олон боломжийг нээдэг ийм одоо онцлог бүхий улсын бүртгэлтэй байх холбогд харилцаанууд байна гэдгийг бас онцлог зүг баг. За нөгөө талаас иргэд одоо эрх зүйн мэдлэг бүгд одоо хангалттай хэмжээнд байх албагүй ч гэсэн тэрийн нөгөө хамгаалсан зохицуулт бол өөрөө яалтчгүй улсын бүртгэлийн энэ үн зөв байх зарчимтай холбогдож байна гэж дүгнэхэд бас буруудахгүй байх тийм ээ. Тэгэхээр та эрхээ эдлэхдээ холбогдох одоо хууль заасны хүрээнд хуульчаас зөвлөгөө авч нотариат дээр орж тухайн байгууллагч бүү гэрээнийхаа хилцлийнхаа үнэн зөвийг
гэрчлүүлж ээж тэгээ сая эрхээ төрийн байгууллагатаа ингэж бүртгүүлэх зайлшгүй шаардлага байна гэж товчоор бас хэлье. Тэгээ та бүхэндээ энэ удаагийн дугаарыг хүлээн авч үзсэнд баярлалаа. За зочин хөтлөгчөөр Хүрвсрэн хуульч миний бие бас оролцож байна. Танд бас их баярлалаа. Ажлын өнөрөө бэлтгэсэн. Баярлалаа.